За сайн байцгаана уу? Би та нартайгаа өнөөдөр бас нэг ганц хоёр сэдвийн талаар ярилцъя гэж утсан. За таны хүүхэд залхуураад хичээл номоо хийхгүй байна уу? Нөгөөх нь болохоор та хит их хяналт тавьдаг ээж аав биш үү? Эсвэл бүр огт хяналт тавьдаггүй ээж аав биш үсттэй гэдэг ийм сэдвээр ярилцъя гэж утсан. За таны хүүхэд хичээлдээ одоо ингээд хичээлээ хийхгүй залхуураад ингээд видео гейм удаан цагаар тоглоод байна уу? За ямар ч байсан ээж аав нарын хамгийн гол ажил үүрэг бол өөр хүүхдэд хайрлах, чин сэтгэлгээсээ хайрлах гэсэн тийм ээ. За бид нар өөр хүүхдэд бол одоо юу өгч чадахгүй вэ? Одоо чадах вэ гэхээр бид нар бол уураа одоо биднүүсийн чадах юм бол одоо уураа хянаж сурах хэрэгтэй. Уур уцаар одоо өөрсдийнхөө эмошинг бид нар хянаж сурах хэрэгтэй. Энэ бол биднээс хийж чадах ажил. Чадахгүй юм юу вэ гэхээр биднүүсийн өөр хүүхдийнхаа сургууль, соёл одоо ажил тийм ээ хичээлийн хуваар одоо ингээд найз нөхөд эднээсийг бид нар хянах боломжгүй шүү дээ тийм ээ. Бид нар өөр хүүхдэд юу өнгөө өгдөг вэ гэхээр өөр хүүхдэд бид нар хувц хунар, өмсөх хувцас, одоо идэх хоол, одоо хоол унд тийм ээ. Унтах ор, гэр орон, одоо агаар, одоо ус юмар бид нар хангадаг өөр хүүхдэд. Энэ бол өнгөө өгдөг юм тийм ээ. За үнэтэй юм бид нар юу өгч болдог вэ гэхээр гар утас, машин, компьютер, интернет, видео гейм, видео тоглоом тийм үү. Ийм одоо юмнуудыг бид нар өнгөө өгч одоо мөнгө өгч болж байна тийм үү. Энэ бол дандаа үнэтэй өгдөг юмнууд байна тийм ээ. Тэгэхээр бид нар энэ залхуу хүүхдүүдтэйгээ яаж яах вэ гэхээр ерөөс ямар нэгэн хөшүүргээр бид нар тохиролцоонд орох. Одоо яг л нэг тохиролцооны юмд л орвол одоо ямар ч гэсэн их үр дүн өгдөм бэ гэдгийг бол би бас амьдралаасаа, уншсан сонсон юмнасаа бол мэдрээд байгаа. Юу вэ гэхээр за одоо ингээд танаа хүүхд жишээл одоо манай хүүхдэд жишээлбэл ингээд нэг юм пүүз авмаар байсан байна л да, нэг гоё пүүз тийм ээ. Гоё үнэтэй пүүз авмаар байсан. Тэрийг ингээд авмаар байна гэхээр би окей би авч өгч болж байна. За тэгвэл чи энэ 7 хоногийнхаа хичээлийг ийм гаргаадах. За энэ 7 хоногийн тийм хичээлийн дөнгөж чинь би харъя. Тэгвэл би аваад өгье гэсэн нөгөөдөгч маань хийсэн. Тэгээд юугаа авсан. Энэ дэр бас нэг юм одоо яг ингээд хүүхдүүдтэй одоо ер нь бол хариулт өгтөө. За нэг бол үгүй гэсэн хариулт өгөх ёстой юм билээ. Яг нөгөө хүүхд маань хичээлээ хийсэн нөгөө битүүрийн тохиролцоонд хүрсэн өрөөгөө аавна гэж ойлгочих тохиол бас байдаг. Яагаад тэгэхээр нөгөө за бодыг ичгээр хийсэн хийгээгөө аавна гэж боддог. Тэгэхээр яг за хийх юм бол чи аавна. Би авч өгнө. Хэрвээ амлсан бол яг л авч өгөх хэрэгтэй. Хэрвээ за бодыг ичгээр нөгөөд чинь авч өгнө гэж боддог. Нэг удаа манай битүүрийн хооронд тийм үл ойлголцол болсон. Яасан гэсэн чи би нөгөө бодъё гэж хэлсэн юм байна л та. Тэгтээ тэрийг нөгөө хүүхэд маань аавна гэж ойлгосон. Нөгөө хүүхэд хичээлийн дүнгээ миний хүснээр юм хийгээгүй учраас би авч өгөхгүй гэсэн, та авч өгнө гэсэн, та бодъё гэсэн гэдэг ийм асуудал гарсан. Энэ дээр болохоор яг хүснээр нь одоо бид нар яг тохиролцооноор байх ёстой юм байлээ. Тэгээ би нэг аавын яриаг сонсч ирсэн байхгүй. Тэгсэн чинь тэр аав яасан бэ гэсэн бас нэг ийм мөнгөөр урамшуулах нэг ийм хөшүүр хэрэгэлсэн юм байлээ. Яасан гэсэн чинь тэр хүн болохоор $2000 одоо ингээд тоолч нүдэн дээр нь тавиад энэ чиний мөнгө гэсэн чи хүүхэд нь гайхаад өө тийм үү чи авч болно гэсэн чи хүүхэд нөө тийм үү би яах юм авах юм авч болно. Тэгтээ чам нэг нөхцөл байгаа. Чи энэ хичээлийн жилийг одоо ийм дүнтэй төгсөх юм бол жилийн эцэст энэ мөнгө чинийх гэж хэлсэн юм байна л да. Би чам зүгээр л өгч байгаа гэсэн чинь хүүхэд нь өстө гайхаа шоконд ороо. Өө тийм үү гингуудаа нөгөө хүүхэд нь хичээлээ яст айгу бэлдээд хийгээд. Яг тэр жилийн эц болсон. Яг тэр ингээд бүр нээлттэйгээр одоо манайхаар шилэн гихчээр ингээд тавьсан хадгалсан юм байна л да. Тэгэнгүүт хичээл хүүхдээ үр дүнгээ өгөөд нөгөө хүүхэд өссөн дүнгээ аваад аав ээж нь айгу за чинийх гэд өгсөн нэг ийм хөшүүрг байсан гэж байгаа байхгүй. Энэ бас бол яг хуу мэдээж тэр ээж аав бол мөнгөөр урамшуулсан байна тийм ээ. Тэгэхээр бас нэг ийм өөр юмар хүүхдээ хөшүүрг заавал хичээл хийхгүйгээр ямар нэг юм одоо хийх гэж байгаа болоод одоо ямар нэгэн тийм хөшүүрхтэй ямар нэгэн тийм одоо тохиролцоотой байнгын юм одоо тохиролцоотойгоор одоо ингээд тэ байх юм бол бас энэ хүүхэд чинь одоо залхуу байдлаасаа гарах нэ. Ямар нэгэн юм хийх гэж байгаа бол за тэгвэл чи энийг хийх юм бол би ингээд заавал яг хичээлч биш тийм ээ. Энийг хийх юм бол чи ингээд ингүүл тэг ингээд яг ийм тохиролцоотой байгаа. Гэтэ ээж аав яг эндээ бол яг хүрээрээ хүүхэд чинь хэрвээ яг одоо тохирсон одоо хэлсэн одоо үгэндээ хүрэх юм бол яг амлсан юмаа бол өгөөрэй гэж би бас хэлмээр байна. Энэ бол айгүй чухал юм байна лээ. За дараагийнх нь миний хуваалцах чааны сэдв бол та хит их одоо нөгөө хяналттай одоо нөгөө
англиар болохоор тэр чинь helicopter parent гэдэг юм лээ. Тэгэхээр нөгөө хит одоо нөгөө хяналттай одоо ээж аав биш үсттэй одоо эн чи одоо хүүхдийнхаа найзалж байгаа найз хийж байгаа хичээл өмссөн хувцас одоо тий идэж ууж байгаа одоо хоол унд тий үүс гизэг ингээд бүх юмд нь хит оролцоод ингээд хойноос нь хөөцөлтөөд гүүхэд ингээд авах юм бол энэ чинь бол хүүхд чинь яг таны бодсноос чинь нөгөө тийшээ л яваад байна гэсэн үг. Та нөгөө тэгхүүн тулд одоо сайн хүн байх гал одоо бүх юмд нь оролцоо сайхан байх гал үс гизгийг солихгүй байх юм бол таны эсрэгээр үсээ шал ондоо болгоно. Тэгээ сайн хүүхдэд нийлүүлэх гэл ингээд ах юм бол таны эсрэгээр хамгийн буруу хүүхдэд нийлнэ. За буруу хүүхдэд нийлгээ хамаагүй нийлсэн байлаа гэж бодоход та жишээлбэл хүүхдтэй бас алдах боломжийг нь тийм ээ алдаж үзэх боломжийг нь бас олгоорой гэж бас хэлмээр байна. Энэний юу гэхээр хүүхдтэй алд гэдэг чи одоо том алд гэсэн үг шин шүү дээ. Хүн болон алдаа хийдгээ алдсан алдаагаа давтаж болохгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Одоо яадгүй гэхээр одоо жишээлбэл надад нэг яажсан юм ингээд хүүхдүүд одоо найзын шүүмжлээ тийм үү танаа тэр найз чинь жоохон тийм хүүхд тийм үү та гэд би нэг удаа нэг тийм хэлсэн тохиолдол байгаа. Тэгэхэд манай хүүхд айгүй уурлаад та яагаад миний найзыг тэгж байгаа тэр чи айгүй сайн хүүхд тийм хүүхд окей. Тэгээд чи юу наад хүүхдтэйгээ найзлахгүй байж болдгоо мө гэж нэг удаа хэлсэн тохиол байгаа. Тэгсэн чинь нөгөө хүүхдээс бүр салхаа байсан. Тэгтээ тэр хүүхд нь тийм миний бодлоор нэг тийм одоо миний хүссэн шиг найз бол байгаагүй санагдсан. Гэхдээ яг би зүгээр дотроо юу гэж утсан гэхээр за энэ хүүхдийн шөөмжилж болохгүй юм байна. Ямар ч байсан энэ хүүхдээсээ салахгүй юм байна. Юу гэж ойлгосон бэ гэхээр за энэ өөрийнхөө хүүхдтэй л их ойртох хэрэгтэй юм байна. Өөрийнхөө хүүхдтэй ойртол ингээл юмын бодлыг хуваалцаал ингээл хийж байгаа юм ингээл ягаалах тусам нөгөөт чинь шөөмжлөхгүйгээр ягаад ч надад ингээл бодлоо яриад хийж байгаа юмаа яриад ингээд ах тусам аяанда ингээл тэр дунд чинь бит хоёрын хооронд зөндөө яриа болж байгаа. Тэгээд за мэдгүй ээж нь бол ингэж бодож чинь гэхдээ энэ бол чиний бодол сонголт нь чинийх ээж нь чамд итгэж чинь юм байна гэдгсэн чинь сүулдэ нөгөө буруу зөрөө гэж бодоодсэн хүүхдүүдээс өөрөө ингээд салчт юм бэлээ. Яагаад тэгэхээр тэр чинь өөрөө бас тунгаагаад энэ тийм байсан ийм байсан гэдгийг бас ингээд мэдрээд эхлэнгүүтээ ингээд болчт юм бэлээ. Тэгэнгүүт тэгжсэн ингэжсэн тийм юм хийжсэн гэдэг нь тэр хүүхдийн алдаа өөрийнхөө алдсан оноогоо ингээд ярангууд бас алдаагаа ингээд ойлгочихж байгаа байхгүй. Тэгэнгүүт миний хүү алдаж болно. Тэгтээ хүн болгон алддаг юм чинь хамгийн гол нь алдсан алдаагаа алдахгүй байх хэрэгтэй. Дахиж одоо тий алдахгүй байх л аягүй чухал штэ гэж хэлээд иймэрхүү яриа болж өнгөрч байсан. Тэгээд надад бас нэг одоо өөрийнхөө амьдрал дээрэж тэр одоо өөрхөө одоо найз нөхдийнхөө хүүхдүүдтэй ч найз нөхдөд ч гэсэн хэлмээр байдаг нэг юм бол бид нар ингээд Монголд бол ямар байдгийг мэдэхгүй байна л да. Энд болохоор хүүхдүүд ингээд бие биенийхээ төрсөн өдөрт аягүй багасаа орчдөг. Тэгээ очингуудаа ингээд том охиныг бол нэг айл майлар нэг хонуулж явдггүй байсан юм а. Баг хүү бол ингээд нэг найзуудын төрсөн өдөр гээл ингээд айлуудаар жоохон тэгэл багасаа ингээл хүүхдүүд чинь ингээд жоохон дунд анги мангаас ингээл нэгнийхээ хоноол явна штэ. Энэ бол надад бол аюу тийм онцгүй юм байсан гэдгийг сүлд нь би мэдэрсэн. Ягаад тэгэхээр өсвөр наснд хүрээд ирэхээр хүүхдүүд ингээд эцэг эхээсээ одоо тусдаа өөрсдийнхоороо ингээд хон жөнжөө явахаараа ингээд аюу юм дураараа болж байгаа байхгүй юу. Багаас нь нэгэнт ингээд тиг хонуулаа сургацсан хойно том болсон хойно одоо чи тэр найзынд очиж хонногт нүгүү боломж байдгүй юм байлээ. Ягаад тэгэхээр урд нь та хонуулаад идэгээс одоо яатсан юм. Би яатсан гэдэг. Тэгэхээр анханасаа ерөөсөө тэрэн дээр нь болохоор ерөөсөө нөгөө нэг юм баг зэргийн хяналт гэдэг нь одоо хайшин тий. Очиж болно миний хүү найзынхаа төрсөн өдөрт очиж ээж нь тэдэнцэд очиод авъя гэдэг ямиг одоо ингээд тогтоочих юм бол нөгөө хүүхэд чинь за гэд ингээд их юм элэ. Аз болоход яг пандемик болоод нөгөө манай хүүхэд нөгөө найзуудынхаар очтгоо болонгууд нэг сүлд нь нэг найзын төрсөн өдөр ээж очиж болох уу, хонж болох уу гэхээр миний хүү хоноод яах юм бэ гэсэн чи яагаад гэсэн. Ээж нь чамайг очиод 11-нд авчи гэсэн чинь би хүүхдүүдээс ичиж чинь гэхээр окей чи тэгвэл би тэр годомжны үзүр дээр чимээг зогсож 11 цаг чи гараад ир. Тэгтээ миний хүү нэг юм тохиролцсон. Чи бас уцаа бити унтраагаараа уцсандаа мессежэнд хариу өгөр ээж нь хүлээж яг чиний найзыг ээж нь бас хөрөж өгч болно гэд ийм би яасан. Хэрвээ чи надад санал нийлэхгүй байгаа бол одоо яах вэ? Ээж нь чамааг бол тэгээд би нэг явуулах сонирхол алга он чи тэгтээ өөрөө л мэдэрээ чиний сонголт гэдгсэн чинь зүйлдэ жоохон байжснаа. За та намайг хүргээд өг.
Окей. За тэгвэл би 11 цагт тэнцээ зогсож явах уу гэсэн чинь үгүй та тэнд биш энд нь зогсож. Окей. Би тэгээ яг 11 цагт нь очиод хүүхдээ авч исэн. Тэгээд ерөөсөө энээс хойш бол ерөнхийдөө нэг иймэрхүү юм хит хиттэй үргэлжлээд ярианыхаа завсар за ээж нь бол чамайг айлд хонох дурггүй гэдэг юм ингээд ойлгуулсан. Тэрнээс бол хойш бол нэг айлд хонох тийм юугүй хондгүй болсон. Тэгээд одоо өөрөө машин унаад найз нөхдөөгөө гараа явахт нь за ийм нөгөө одоо эн чинь 18 19 нас хүрчихэж байгаа шүү дээ. Тэнгууд ийм учиргүй нөгөө ямар ч байсан миний хүү одоо тий 12 гэтэл ер нь ирсэн байгаараа л гээд яасан тэгэл ер нь бол 12-аас гэл хэтрэхгүй тэгсийг л хөрхөнд ороод ирдэг. Тэрэнд нь бол за миний хүү яваад ирсэн үү болгоомжтой яваараа бас тий хурд мурд битгий тэрүүлээрээ гэл тэгэл ороод ирэхтэн тэгэл ээж нь чамаа хүлээгээл байж идэг гэл орж ирэхтэн миний хүү сайхан явсан уу сайхан баярлсан уу яасан ийсэн гэж хүлээж аваад зүгээр тийм уурал хуцаарлахгүйгээр ингээ сайхан тэрвэл үнсэл заа миний хүү одоо унтаж амраа ээж нь ч гэсэн унтаж амарлаа гэд ингээд нэг хэсэг ингээ байгаад тэгэхээр хүүхдүүд аяандаа ингээ тийм айгүй зөөлөн болоод тэгээ хэлсэн амандаа хүрээд ерөөс уцаа унтраахгүй одоо бол уцаа унтраахгүй утсандаа хариулна тэгтээ мессежэндээ хариулах гол би нэг ганц хоёр залгаа таслахад надад мессежэндээ хариулна тэгэхээр айгүй юм бас хариуцлагатай болт юм бэлээ бид нар хэлсэн үгэндээ бол яг бас яг хүрэх хэрэгтэй байт юм бэлээ гэдгийг бол би бол ойлгосон яг л ярьснараа байхгүй бол ингээд өнөөдөр нэг юм ирчээ маргааш үгүй гэж хэлж болт ерөөсөө болохгүй юм бэлээ яг юм тэгээ ерөөсөө л хамгийн гол зарчим юу байсан бэ гэхээр ерөөсөө л ээлдэг уур уцааргүйгээр үр хүүхдтэй харьцал миний одоо хувьд бол хамгийн одоо том ололт байсан гэж хэлмээр байна. Өнөөдөр загинчаад ууралжаад орилжаад маргааш нь хүүхдээ үнсээд илэх бол хамгийн буруу хүмүүжлүүдийг л одоо хэлмээр байна. Энэ ер нь бол зүгээр л яг л ээлдэг зөөлөн тайвнаар ерөөсөө болохгүй бүтэхгүй гэсэн юмыг ерөөсөө өөрөө дургу бол тайвнаар ээлдгээр инээмсэглэл хэлэхэд бол хүүхдүүд чинь тэгээд учиргүй тэрнээс зөрөөд уурлаад орилоод байхгүй. Ууралсан байхад инээмсэглэл өнгөрчих чимээгүй. Тэгэл дараа нь нөгөө хүүхд чинь уураа гарсны дараа за гэд ийм сонголтыг хийдэг юм байлээ. Тэгэхээр энэ дээр бол та нар бол би бас дахин ярьж байгаа. Энэ бол айгүй чухал одоо юм байсан шүү. Тийм болохоор одоо ээж аав нар бид нар өөрсдийнхөө уур уцаарыг тэ маш сайн хянах хэрэгтэй. Ерөөсөө орилж чарлахгүйгээр тийм ээ. Түрүү анхны юун дээр хэлжсэн тийм ээ. Үг яриа, үг хэл тийм ээ. Одоо биеийн байдал, одоо дуу хоолой бүх юмараа ингээд яг нэг хэмжээндээ ээлдэг зөөлнөр хүүхдтэйг харьцнаа гэсэн тийм ээ. Яг энэ чигтээ байгаараа тэгэх юм бол аяндаа хүүхд чинь таны хүснээр би хүссэн хүн болноо. Учиргүй бид одоо тийм болох ёстой, ийм болох ёстой хитрхи их битгий их хүүхдтэй одоо нөгөө одоо юм хэл одоо том юм тавиараа одоо юу гэдүүлээ одоо ийм дээд сургуульд орох ёстой, тийм одоо болох ёстой, ийм хүүхдтэй нийслэх ёстой. Тэгж битгий их хүүхдтэй хит их том юм одоо хариуцлага одоо тийм юм өгөөрөө хүүхдүүд өөрсдөө аяанда өөрийнхөө дуртай юмыг олоод авдаг. За тэгээд бас нэг жоохон нуршаад ярьчих шиг боллоо. За дараагийнхаа видеогоор бас нэг надад санаа оноогоо хэлээд та нар ямар юм сонсомоор байна? Санаа оноогоо хэлээрээ би бас тэгээд чадлынхаа хэрээр хариулъя. Тэгээд асуух юм байл надаас одоо комментээр асууж болно. Тэгээд ер нь бол яг зөндөө олон ярмаар сэдвүү зөндөө байна. Хамгийн гол нь хаанасаа яаж одоо аль өнцгөөсөө ярихаа бас би жоохон мэдгүй байна. Анхны хувьд би зүгээр сайн дураараа анхныхаа ийм видеонууд хийж байгаамаа. За тэгээд юм тухтаа сонссонд та нартаа баярлалаа. За баяртай.